За өдрийн төргий миний нэрийг Масахиде Ишизука гэдэг энэхүү чухал одоо баг хорол судалгааны ажиллагаа танилцуулах боломж олгосон явдалд одоо баярлаж байна. За тэгээд бидний судалгааны байршил болохоор цогтовоо Японы дотор их сургууль Монголын айрын байгууллага хамтарсан байгаа. За энэхүү тэр ажилтны судал ган эс тоос цагуур болон тэр усны ийм тооцоол судалгаа хийсэн байгаа. За тэгээд эхлээд би болохоор энэ за тэр судалгааныхаа багийн ялгааг хэлье гэж за references гэсэн байна. Тэгээс энэ дээр одоо судалгаантай ашигласан ном зүг дурдж байна. Тэгээд цогтоогийн талаар судалгааг 13 жилийн өмнө хийсэн. Энэ талаараа одоо бас хэвлүүлсэн судалгаанууд байгаа тэрийг бас үүс танилцуулах боломжтой. За 2023 онд энэ цогтоогийн сумын одоо тоосны за маш хүчтэй салхи за тоос дэгдэж байгаа. За тэгээд манай хамт ажилладаг хүмүүс маань одоо энэ тоосчлтыг одоо тухайн газар дээр нь хэмжиж байгаа байдлыг харуулж байна. За энэ ажигладаг ийм мэдчлэн одоо маш хүнд хэцүү нөхцөлд одоо хийж байсныг та бүхэн харж байна. За манай бас одоо энэ судалгааг болохоор 2002 онд одоо Таклимаканы одоо гал бас хийжсэн маа. За энэ за тэгээ ийм нөхцөл байсан бол одоо тэр тоосчлт буюу салхины нөлөөгөөр ямар нөхцөл байдал ордгийг та бүхэн ялгааг нь харж болохоор байна. За тэгээ энэ мэдээж одоо тэр орон нутгийн хүн ам малын эрүүл мэнд болон нутгаар зочиж байгаа тээврийн үйлчлэгэнд маш хортон нөлөө үзүүлдэг. За тэгээд энэ Азийн одоо энэ тоос нөхцөл байдал бол их урт замыг туулж Японд хүрэхээс гадна одоо энэ намхан даалгаа хүрдэг байгаа. За тэгээд тэр энэ болохоор тэр хур газар дэх хөрсний тэр шороо материалууд нь болохоор тэр агаар дэгдэж урт хугацаанд тэр дэлхийг хэмжээнд зүүн өмнөд Аз буюу Япон болон түүнээс цаашаа явдаг байна. За тэгээд нэг 2001 онд одоо Шипа их сургуулийн профессорууд энийг одоо бас судалж байсан. За тэгээд хөрсний материалууд бол агаарт дэгдсэний агаарт дэгдэж байгаа. За тэгээд үүнийг болохоор урт зам мэг тулж дэлхийн хэмжээнд одоо 400 орн болон тэр далаа руу хүртэл одоо зөвөрлөгдөж байгаа. Тэгээд энэ болохоор тэр нэг уур амьсгал болон дэлхийн дулаарл за далайн одоо өрсөлдөл байдал амьдрах орчинд бас нөлөөлж байна. Тийм учраас Азийн энд тоос болон PM 20.5 хүний эрүүл мэнд, малын эрүүл мэндэд нөлөөлж байгаа талаар одоо санаа зовж байгаа. Ийм ч учраас эдгээрийг одоо бас наривчлан хэмжсэний үндсэн дээр зөвхөн орон нутгийн байгаль орчны өөрчлөлт дэлхийн одоо байгаль орчны нөлөө яаж нөлөөж байгааг одоо ойлгох судлах шаардлага гарсан байна. За тэгээд энэ тэр шорон шуурганы давтамжийг ингээд 60 оноос 8 он хүртэл ингээд судалсан байна. За тэгээд үүнийг одоо шар шуурга гэж зүүн таз бүр нэрлэл тогтцсон маань. За тэгээд энэ нь бас нэлээд олон өдөр 50 өдөр гэж ингээ үргэлжлэн юм хандлагатай байсан гэж. За цогтовоо одоо ийм
ажиглалтын цэгүүдийг барьсан 10 онд нэг бас урт хугацаанд ажиглалт хийсэн зөвхөн одоо тэр хөрсдөдгүй энд ус цаг уурын хөрс орсны юм ажиглалтуудыг бодлоо бас нэгтгэн олон чиглэлээр судалгаа хийсэн маа. За тэгээд хөрсний чигшил үржилшин бас хамруулсан. За тэгээд энд тоос дэгдэх механизм гэж байна. За тэгээд эхлээд гадаргын ойрхон хүчтэй сайлхалахад эсийг агаарт дэгдэж байгаа. За тэгээд агаарт дэгдсэн эс болохоор за тэр нэлээд өндөрт дэгдэж байгаа гэж байна. Тэгээд за зарим нь одоо бас дэлхийн татгуучдын нөлөөгөөр газар унж байгаа. Тэр хамгийн нарийн ширхэгтэй нь одоо агаарт дэгдсэн хэвээр үлддэг. За том ширхэгтэй нь бол буцаж унжаа. Богино хугацаанд. За тэгээд энэ унжаа хэсэг нь бол доор харагдаж байна. За тэгээд энэ унжаа болон дэгдэж нисэж тэр тоосны ширхгийг наривчлан хэмжих шаардлагатай гэж үзсэн. За тэгээд энэ дээр тэр гадаргын янз бүрийн нөхцөл байдлуудыг одоо харж байна. За тэгээд энэ нь эсний нүүдэлд яаж нөлөөлж байгаа юм тийм ээ. За тэр говь, за энэ элсэн манхан, цасны бүр хөвч, хуурашил болон чиг, тэр хагд ургамлууд, за эрдэс болон бэлчээр ферм гэх мэтчлэн. За тэгээд эдгээр нь одоо тэр тоос дэгдэхэд ямар нөлөө үзүүлдгийг бас тус бүрчлэн судалсан ба. За тэгээд тэр тоос өндөр хэмжээгээр одоо дэгддэг энэ газар. За ерөнхийдөө топографийн хувьд нэлээ илэгдсэн газар харгажааны цогтой воогийн хөндөө болохоор за тэгээд тухайн газартаа тийм эдгээр тоосны концентрац болохоор тэр хоризонтал буюу хэвтэ чиглэлд янз бүр байсан гэж тухайн газартаа. За тэгээд ерөнхийдөө өндөр газар гайгүй байсан бол тэр нам дор хөндөө газарт бол тоосны ядгарт хөндөө өндөр байсан. За тэгээд бид нар жил болгон одоо төр зүрхийн ажиглалтын станц буюу газрыг одоо ингэж байршуулж барьж байсан маа. Энийг болохоор дэд ажиглалтын цэгүүд гэж нэрлэсэн байна. За тэгээд энэ видеонд болохоор за цагтаа воогийн хөндийг уруудан усны урсцаг одоо харуулж байгаа. Энэ мэдээж 100 уул авсан тэр хүчтэй борооны дараа одоо ус уруудаж намдор газар хоримтлагдаж байгаа. За тэгээд энэ ийм одоо усны илэгдэл болохоор бас нөгөө нарийн ширхэгтэй тоосыг хүрснөөс намбар газар руу зөөврлөж ингэж овоолж байгаа. Тийм учраас тэр нарийн тоос дэгдэл тэр намдар газар байсан гэдэг баталж байна. Тэгээд тийм болохоор бид одоо энэ тэр тоост ялгарах механик шалтгаануудыг бас ойлгож сайн судлах хэрэгтэй гэж зөвхөн одоо тийм хуурай тэр нөгөө сатны нөлөөгөөр олон усны нөлөөгөөр одоо тоос дэгдэж байгаа гэдгээс нэрээ ойлгох шаардлага гарсан маа. За тэгээ энд болохоор цогтоо бодох тэр нүүдлийн зөвшийн тоос ажиглах цэгүүд буюу төхөөрөмжүүд харагдаж байна. За тэгээд
хэдийгээр цогтоовгийн хүндийг валигэд одоо нэг байршид хэдий боловч за түрүү хэлсэнчлэн газар болгон одоо энэ хөрснөөс тоос дэгдэт бол харилцаа адилгүй байсан. Хойд урд болон өндөрлөг газар уруу газар гэмчлэн за тэгээд энэ бас тус бүрд энэ газрын бүрхүүчид харилцаа адилгүй тохиолбол одоо нүцгэрсэн газар хайрхтай газар одоо өвсдөг мэтчлэн янз бүр байсан байна. За тэгээд тэн дээр одоо тэр өмнөх нь болохоор тэр биологийн бүрхүүч гэсэн энэ дээр болохоор тэр чөлөөт гадаргүй харж байгаа. Тэр биокраст гэн. За тэр биологийн бүрхүүч нь одоо тоос дэгдэхэд бол маш чухал асуудалтай гэж байна. За тэгээд хэрвээ өвс газрын гадар бүрдсэн байх юм бол тэр тоосжилт бол баг байна. За тэр нүцгэрсэн газартай харьцуулах юм бол за тийм учраас одоо хин хөрсний бүрхүүчийн ажиглалд бас чухал асуудалтай байгаа. Энд болохоор 2022 оноос хойш одоо ажиглалтын гол үр дүнг харуулж байгаа. За тэгээд ер нь бол тэр үр дүн бол нэлээд уурт гэж байна. За тэр голыг энд тавьчихсан ба за энэ дээр тэр хөрсний бүрхөвч болон тэр газрын гадар хилэгдэл урамжилт за тэр хайр гэдэнд эдгээр хэмжээ эрдэнэ яаж нөлөөлж байгааг энэ дээр одоо бас дуурсан байна. За тэгээд Улаанбаатарын Браун гэж тэр нөгөө нэг тоосчсон урмалжилт ч гэсэндээ тэр тоосны ядуурт нь тодорхой хэмжээгээр ач холбогдолтой байна гэж хэлж байгаа юм байна. За тэгээд дүгнэлт гэвэл одоо хин урт хугацааны үргэлжилсэн ажиглалт нь болохоор тэр Монгол, Япон, зүүн өмнөд Аз болон дэлхийн улс орнуудад энэ тоосчлтыг урт хугацаанд бас өөрсдөнд тооцох боломжийг олгож байгаа. За тэгээд тэр энэ дэлдэр Азийн энэ тоосчлтыг модель боловсруулах ач холбогдолтой. Тэгээд энэ бусад өөр нэг асуудал тохиол уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаар нөлөө нь одоо энэ Азийн тоосчид яаж нөлөөж байгаа бас тооцох шаардлагатай гэж байна. За одоо Монгол улсын хувьд одоо түргэн одоо хотчиж хөгжиж байгаа тул одоо амьдрах орчин одоо хурцтай өөрчлөгдөж байгаа үед одоо байгаль орчинд энэ өөрчлөлтүүдийг илүү нягт ачлал судлах юм ач холбогдол хэрэгцээ шаардлага гарч байгаа. Thank you very much.